За сайн байцгаана уу та бүхэндээ сонсох өдрийн мэндийг хүргье. Тэгээд өмнөх дугаарын зочинтойгоо дахин ярилцах гэж байна. Сайн байна уу? За сайн байна уу? За бид хоёр болохоор сая ярилцаад алтан судар, алтан дээд үнний аялалгуу болон сэтгэл судлалын ойлголтуудыг хооронд нь нийцүүлж гисэн үү? Үгүй холбож болох л баг. Тэр зүйлийг дурдах юм бол бас гоё юм болов гэж бодоод. Тиймэрхүү сэдвээр ярилцъя гэж бодлоо. За эхлэн дээ. Би саяхан алтан судрыг уншсан. Тэр өмнө чинь болохоор яг тэр талаар яг мэрсэр хүмүүс ингэ энэнийг уншижсэн уншаараа гэж зөвлөж байсан л да. Тэгээд цаг зааван ч олдохгүй. Тэгээд алтан судар чинь болохоор яг зөвөр гадуур номын дэлгүүрүүдээр байдаггүй. Нүрзэдгүй ихнэр нь налахад харин тий авах тэндээс л авдаг энэ төргээд. Тэгээ тийшээ чи явах тань зав зай байхгүй болоод байсан. Гэсэн ашгүй тэрнийг яг судартай хүн надад өөрөө уншаач гэж зөвлөж өгөөд тэгээ түр номын зээлүүд уншсан. Тэгээ тэрэн дээрээс авсан зүйлүүд аягүй зөндөө байна. Ойлгож ухамсарсан зүйлүүд зөндөө байна. Тэрнээсээ зөв хальт ярий гэж бодоод яг энэ алтан судар уншсан хүмүүсүүдийн бас ярилцсан хэмжээг бол байгаа тийм. Би яг зөв бас ойлгосон уу буруу ойлгосон тэрийгээ бас магадгүй дөрвөлнг нь уншсан тий. Тэнийг 2 4 5. 3 нь бол хэвлэгдээгүй байгаа гэж сонссон. За тэрэн дээрээс ойлгосон яг тусгаж авсан хэд хэдэн зүйлүүд байна. Тэрний нэг нь одоо жишээлх юм бол би бүр нэг үгийг баг мөрийг цэжилж шиг болсон. Христийн ишлэл цэжилдэг шиг. Нэг мөр байсан байхгүй. Иргэн гэж юу гэх талаар. Иргэн гэж юу юм бэ гэсэн чинь иргэн бол гэгээрлэр амьдрах чадвартай хүслийн зүйтэн юм а гэд. Тэгээд дээрээс нэг тийм тархинд баг бомб тесэрж байгаа юм шиг тийм мэдрэмж авсан л да. Яагаад вэ гэхээр одоо жишээ энэ цаг үед чинь сэрхий сүнсээ сэрийг хомсор сэрэх гэх хүмүүс яваад байгаа шүү дээ. Гэгээрх гэл сүнсний хөгжил. Магадгүй энэ тэнгэрчлэгтэй хүмүүс нь онгодын дайны тийм одоо энэ насныхаа голын хатгасыг олоод тэрийгэ дүүргээд тэгээд энэ физик биенд энэ нэг мод ялзардаг бие ингээ байгаа тахгүй онгодын тийм орон зайруу шилжчихсэн хүсэл тээж байгаа хүмүүс нь цөөнгөө байгаа байх. Гэтэл тэр нэг бусад шашнуудын бусад тэр нэг ихтгэл үнэмшлүүдийн хувьд гэгэрл гэдэг орон зай нэг оройн дээд юм шиг. Тэр оройн дээдэд хүрчихэл юм бол баг ингээд би нэг заавал зоолох шаардлагагүй бүхэл хүссэн зүйлүүдийг ингээд авах тийм бололцоонд хүрэх юм шиг. Одоо нэг эдийн засгийн хэрэгчлөө гэдэг шиг. Гэтэл яг монголчуудын үед бол тийм биш байсан тийм биш байсан болов гэж бодогдсон. Тэгээд гэгэрээ зогсохгүй гэгэрлэр амьдрна. Тэгээд гэгэрлэх амьдрах чадвартай. Тэгээд хүслээ зүйчлэн буй хүслээ одоо ингэ биелүүлээд дүүргээд явах. Ийм хүнийг иргэн гинэ гэд. Тэгээд тухайн их Монгол улсын цаг үед 950 мянган иргэн байсан гэдэг үлээ. Зөв. 200 сая мал байсан билүү? Тэгэнгүүт тавил гэдэг шиг санагч. Тий. Тэгэнгүүт тийм хэмжээний иргэн хүмүүс байсан гэхээр төдий хэмжээний тэр одоо боловсрсан, соёлжсон одооныхоор айгуу тийм мундаг хүмүүс байсан юм шиг байна. Яг тэрийг бол бас хэлж мэдэхгүй. Жирийн хүмүүс байсан юм л хийж мэдлээ. Бас нөгөө талаас бодоод үзэн эргэлзэнгүүд. Тэгээд цаашлаад тэр ном дээр болохоор тэр 35 эрдмийн тэсэж магад гарах эрдэмтэй холбоотой тэр нэг үгүүд маш олон зүйл төр дурддагдсан. Нөгөө ухтан мэдэх, тасан бэлдэх, ухтан мэдэх, тасан бэлдээд тэсэж магад гарах гэдэг. Тэгээ тэр нь ямарваа нэг одоо зүйл тохиолдоод тэрэнд нь ингээд бидрэл яваад ах биш. Асуудлын зөв тогтолцоог нь олж анзаараад туршлагажаад тэр туршлага хоримтлуулсан зүйл дээр тэрийг боловсруулад өвлүүлээд тэгээ гол нь тэр нэг зөв тогтолцоог буюу магадгүй томоор үзэх юм бол жамын тогтолцоог мэдснээрээ ирээдүйд тухайн тэр шин чанаруудаар дамжуулаад ямар үйл явдал ямар эрсдэл бий болж болох уу? Тэгвэл тухайн тэр эрсдэл одоо зүйлээс аль болох бага хохиролтойгоор яаж даван туулах уу? Тэсэж магад гарах уу? Гэсэн нэг тэр үндсэн яг энэ одоо ухаан гэхүү энэ нь яг нүүдэлчин ах уйтай нэгт холбогдож бий болсон юм болов уу гэж
Зөв хөвдө дүгнээд байгаа гэх юм уу. Тэгээ нөгөө талаас бас нэг өөр одоо бидний монголчуудтай хамгийн ойр шашин гэх юм бол буддаа байгаад байгаа шүү дээ. Буддаа. Тэгвэл буддаа ч одоогийн одоо лам нарын ярьдаг бидний төсөөлдөг гандан төдийгөр бол зүйл биш одоо. Бурхан буддаа буюу Сиддхарта Гаутама тухайд 2500 жилийн өмнө 2600 ч юм уу жилийн өмнө байсан энэтхэгийн хойгт байсан нэг хааны хан хүү 29 наснда ордноос яваад тэгээ 6 7 жилийн хугацаанд гэгэрэлэн зам мөрийг хайгаад тэгээ төгсгэй гэрсэн гэж нэрлэгддэг үздэг. Тэгэнгүүт тэр хүний хувьд болохоор яг гол олж нээсэн зүйл нь үнэн тэр дундаа дөрвөн үнэн зовлон шилтгаан үнэн зовлон гэтлэх арга зам үнэн зовлон гэтлэх нь үнэн юм а гэд энэ зүйлийг олоод тэгээ 8 зөв зүйлийг тодорхойлоод тэгээ тэрэн дундаа хоосон чанар гэсэн ойлголтыг гаргаж ирсэн байдаг. Тэгээ анича буюу нэг мөнх бус шин чанартай бүхэл юмс. Буюу энэ нь цаашлаад юм ингээд тогтвортой нэг хэвэндээ бол байдаггүй маа. Хөвсөн өөрчлөлт шин чанартай байдаг юм аа гэсэн ойлголтууд байгаа даа. Тэнгүүд энэ чинь онгод тэнгэрүүдийн өвөл одоо ярьдаг зүйлүүдтэй холбоотой ирэхээр хөдөлгөөний дунд ямарваа нэгэн оршин байна гэсэн зүйл. Гингүүд бас тэр алтан судар дээр чинь болохоор хоосон чанараас гадна амин чанар гэсэн ойлголтыг гараад ирсэн байгаа байхгүй. Тэр нь бас яг тэр нэг ямар юм байд юм болоо тэрэн дээрээ бас төдийлэн ийм юм байд юм гэсэн тэр хаахан навдын тэр юм гарсан. Мартсан ямар тач байсан. Хэд хэдэн газар байсан. Дөрөвдөр нь байлоо. Яалаа. Тэгээд ямар тач тэр нэг тэр хүслийн зүйтэн гэдэг нэр томьёо чинь одоо буурлынхаар бол амин чанарыг ойлгоцсон, амин чанартайгаа уялдуулж одоо хүслээ одоо хүсэл тэмүүлэлтэй байдаг тийм үнийг хэлээд байгаа. Тэгээд цаашлаад тэрүүний тэр ярьсан энэ буддагийн тэр боловсруулсан олж нээсэн мэдсэн тэр нэг хоосон чанар буюу ямарваа нэг юм нэг хэвэндээ биш хөвсөн өөрчлөлттэй шин чанартай буюу хөдөлгөөнд оршино гэдэг зүйл нь магадгүй энэ нь өөрөө жам гэд үзэх юм бол энэ нь өөрөө магадгүй туйлын үнэн ч юм уу тий илүү бодит үнэн рүү чиглэсэн үнэн гэд үзэх юм бол энэ үнний дагуу өөрөө амьдран орших нь жамын дагуу амьдрах болоо таарч байгаа зөв логикоор хөөгд бодоод үзсэнгүүд. Гингүүд дээдсийн ихэс дээдс өвг дээдсийн тэр нэг туулалт туршлага тэр ухаан үлдээсэн мөр түүхийг ингээд амьдралыг бодоод үзсэнгүүд бид нар чинь өөрөө юу вэ? Нүүдэл чаарт юм шүү дээ. Нүүдэл гэж өөрөө юу юм бэ? Хөдөлгөөн. Гэт хамаад хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тэнгүү даангац эсийн хөдөлгөөн биш те. Эд эрхтний хөдөлгөөн биш. Тэр битгээл хүн нэг хүний хөдөлгөөн биш. Олон хүмүүсийн өөрийн энэ амьдралынхаа энэ байгалийнхаа одоо тэр юугаа хөсөн өөрчлөлтөй шин чанарыг дагаж одоо бий болсон тэр нэг хөдөлгөөн буюу олон хүнийг хамарсан нийгмийг хамарсан хөдөлгөөн өөрөө нүүдэл гэж зөв би бодоод байгаа. Тэгэнгүүт бүр нүүдлийн соёлыг бүтээсэн. Гингүүт энэ өөр бүр жамын дагуу амьдрах хамгийн зөв тэр нэг одоо зохицох ёс тэр нэг соёлыг л бүтээсэн юм байна гэж бодгоод ёо ямар амар юм бэ гэж бодлоо. Яг түрүүн чи ингээл магадгүй хөдөлгөөн гэдэг чинь ингэж яриад байна шүү дээ. Угаасаа ер нь бол магадгүй биш л гэж би боддог хгүй яа. Тэгэл альва юм чинь нөгөө бугших, хөдөлгөөн болох одоо хүний биед цусны эргэл цаатвал жишээлбэл яах вэ? Тэгээ бүгд сууц бүглэрүүл яах вэ? Эсвэл нөгөө альва хөдөлж явах хэвээр юм хөдөлгөөн болчгоор л тэнч одоо хавдар мавдар үүсээд байгаа шүү дээ. Эсвэл сэтгэлээ ингээд нөгөө орж гарах юм байна, оруулж гарахгүй ингээд таг хавччихаар чинь тэнчин бухшаа үүсэл тэгээ сэтгэлийн хямрал үүсэл сэтгэл готрол үүсэл угаасаа тэр чинь яг нөгөө хөдөлгөөнгүй юм байж байгаа юм нь өөрөө угаасаа жам бус тэгээ тэн дээр дандаа хохирлууд үүсдэг гэдэг нь ингээд угаасаа ер тодорхой санагддаг хгүй надад бол тэгэхээр угаасаа хөдөлгөөн гэдэг чинь юм хувьсан өөрчлөгдөж явах гэж одоо энэ хүн төрөлхтний түүхийг харсан ч тэртэй төрийн тогтолцоонууд дандаа ингээл солигдож идэв штэ социализм, капитализм гэл ингээл дандаа эсрэг байр суурьнууд нь гид гарч ирээл нөгөө тухайн цаг үедээ бараг туйлын үнэн байсан дараагийн цаг үедээ туйлын буруу болж ирээл ингээд эн чинь одоо бас хувьсэл штэ ямар сайндаа л нөгөө сармагчингаас үүсчээд те сармагчингаас ч үүссэн юм уу юунаас ч үүссэн. Тэгээд тэр утгаараа угаасаа яг нөгөө алтан судар миний бодлоор яг тэрийг шингээсэн тэр одоо жамын зүй тогтлыг шингээсэн тогтолцооны тухай
судар шиг санагддаг байхгүй юу. Тэгээд угаасаа монголчууд чинь дээр үеэс л нүүдгэлээс манай буурлаас тэр нүүдлийн тухай амар их ярьдаг байхгүй. Одоо ер нь ингээд нэг л цаг ууртаа, нэг л уйлралтаа ингээд байгаад байгаа хүний сэтгэлгээ тэр дөрөв үйлрэлт нүүж байгаа хүний сэтгэлгээ ямар өөр байх вэ гэх тээ. Тэнгүүт дан ганц одоо алтан судар дээр өөр төр нь байдаг санагдаад байна нөгөө нэг газраар нүүхийг сэлгэх гин, оюунаар нүүхийг нүүх гин гэд тэгж бичсэн байдаг санагдаад байна. Тэгэхээр нөгөө яг боддоор илэрч байгаа нэм газраараа нүүгээд те боддоор яваад байна. Ард нь юу байгаад байна вэ гэхээр нөгөө л одоо сэтгэлгээний цар хүрээний тогтонгошоод байна гэхээр чинь хайрцаглаж байгаа гэсэн үг шүү дээ. Задгаа сэтгэн гэхээр чинь хайрцагнаас гараад яваад байна гэсэн үг шүү дээ. Тэрийг бас давхар нүүдэл гэдэг утгаар хэлдэм байна гэж би зүгээр буурлаасаа сурсан гэх. Тэгэхээр эн чинь нөгөө цаана монголчуудын нүүдлийн соёл, энэ өв соёл, гүн ухаан гэдэг нь өөрөө нөгөө тарих сэтгэлгээ ухамсарын ийм дандаа хөдөлгөөнд орших үргэлж нэг газараа ингээл одоо жоохон шинжлэх ухаан жоохон тэх гээд байдсан шүү дээ. Энэ бол тэ одоо том юмнууд байдсан шүү дээ. А дээр нэмэх нь бэ квадрат нь тэнцүү гээл тэ. Яг тийм байх биш. Энийг заавал ингээд нөгөө хөдөлгөөнтэй байлгаж ийж хүний тархич нь сэтгэлгээ чинь өөрөө зүй тогтлохоо дагуу тэгээд одоо хөгжин дэвших гэсэн гэхэн цаашин тэнд бас нөгөө уруудалтай оройдл мэдэж байгаа. Тэгтээ тэрэн дээрээ түшиглээд ахиц дэвшил гардаг ч юм ийм зүй тогтолтой юм байна гэж бодголсоо. Би тэг бодсон. Тэр нөгөө буддагийн хувьд болохоор хоосон чанар гэдэг байгаа. Тэг ямарваа нэг юм нөгөө юу яг нэг хэвэндээ байдаггүй ховсон өөрчлөгддөг. Гэтэл энэ чинь өөрөө манай өвд эцсүүд чинь өөрөө амин чанар гэдэг ойлголтыг бас гаргаж ирсэн байсан. Тэр алтан судар дээр. Тэгвэл энэ чинь өөрөө хөдөлгөөн байгаад байгаа байхгүй. Тэгээ хөдөлгөөн байна гэдэг чинь өөрөө л амьд байгаагийн нэг илрэл юм байна. Тэгэл нөгөө нэг одоо жишээ нь тэр сүулт нэг юм чилсэн байсан шүү дээ. Хөгшрөл гэдэг бол өөрөө нэгэн төрлийн өвчин юм а гэд. Тэгээд хүн юу лээ хөгшөрч өгдөггүй хөшөж өгдөг гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Тэгэл тэгэнгүүт яалтчгүй нөгөө өөрийнх нь идэвх буюу тэр хөдөлгөөн буюу одоо биеийн хөдөлгөөн байт юм уу, сэтгэлийн хөдөлгөөн байт юм уу, бодол оюуны хөдөлгөөн байт юм уу тий. Тэр нь хэдийн хэмжээгээр одоо удаашраа зогсонгоших шин чанар руугаа орох тусмаар л хүн өөрөө илүү өвхөл рүү айгүй ойртдаг юм шиг. Нөгөө талаас илүү тэр нь одоо илүү хурцсаад хөдлөөд эрхийн цагт илүү тэр амин байдал нь идэвхжтэй юм болов. Тэгэл хамгийн наадсах ингээл юмэр оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс чинь биеэр хэдэр хөдлөгдөггүй хэдий боловч бие хөдлөх юм бол дагаад оюуны чадамж тэр сэтгэн бодож байгаа байдал нь дагаад нэмэгддэг шиг. Ер нь ингээ ямар нэгэн байдлаар л хөдөлгөөнтэй байх нь өөрөө хүн өөрөө амьд байгаад цаашлаад магадгүй эрүүл байх тэр нэг үндсэн юм болов гэж харсан. Тэгээд тэр наатан дээр чинь суурлаад хийлгээд одоо нэг сэтгэл гутралд ороод байгаа хүмүүс аа штэ. Тэд нар чинь бол нөгөө амин чанараа жоохон гээгээд нь штэ. Хөдлөх ёстой ямиг хөдлөхгүй бугшаагаад хадгалаад ч юм уу удаан одоо шийдвэр гаргах ёстой юм уу шийдэхгүй удаацсан ч юм уу. Тэгээ үйлдэл хийх ёстой юм уу үйлдэг удцсан ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөгөө амин чанартай болохыг ингээд уулна бие махбод нь ч байна уу сүнс нь ч байна уу тэгээ өөрөөс нь шахаж шаардаад байгаа хэлбэр байгаа байхгүй би бас сүүлийн үед айгүй их тэгж боддолсон тэгэнгүүт одоо ингээл зүгээр л ажиллаа хийгээл явж идэг байсан тэгснээл гинтл нөгөө сүнсэн сэрлэг гэхэр л нэг ажил төрлөөс гараа явцдаг те өөр юм хийх гээд тэгэхээр тэр нөгөө тогтонгошл үүсээд нөгөө амин чанараа гээд нэг байр машины төлөө уулын төрөөгүй шүү гэдэг юм ин уулын ингээд нөгөө хилээд тэр нэг цаанаасаа шахангууд нөгөө хүн чинь ингээд нэг жоохон шахаанд орохыгоо одоо сэтгэлээр унаад байна, гутраад байна, сонирн болоод байна, имзэглээд сүнс сэрээд байна л гэж ойлгоод байгаа юм шиг. Уул нь бол зүгээр л зөв тогтолцоогоо дагуу тэр хүнийг оюун санааны хувьд, ухамсарын хувьд дэвшилтэнд тэ хөдөлгөөнд орох хэрэгтэй байна. Нэг газараа хитрхи удаан хайрцаглаад зогсчихжээ гэж байгаа юм шиг. Уул нь тийм хэл үг байгаад байгаа байхгүй юу? Би л тэгж бодоод ажиглаад байгаа. Тэд нэр сая ярьж байгаад нэг зүйлээ бас анзаарчлаа. Би яагаад заавал нөө сэтгэл зүй гэж ярих гэж чаад алтан судрыг онцгой гэд.
Тэгэн дээрс нь жишээлх юм бол юм байгаад байгаа. Одоо түрүүн хөдөлгөөн гэдэг ааш хөдөлгөөн өөрөө магадгүй амин чанар. Би яхаа магадгүй гэж яриад байгаа шүү. Яхаа зөвөр ойлгохоор. Тэгэнгүүт одоо жишээ нь амин чанар гэдэг ам гэдэг үгийнх нь өөрөө язгуур нөрөө одоо амьсгалын чинь өөрөө язгуур нь ам байгаад байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хүн өөрөө одоо югмээр усгүйгээр тодорхой хэмжээгээр байж чадна, хоолгүй тодорхой хэмжээгээр байж чадна. Гэтэл амьсгалгүйгээр бол баг хамгийн одоо байх магадлал нь аяга богино шүү дээ. Тэ? Тэнгүүд нөх хүн өгсөн үгүйг нь бас амьсгалаар шалгана. Амьсгал нь хураагдсан ч гэдэг юм уу. Гингүүт энэ амьсгал чинь өөрөө нэгэн төрлийн бас хөдөлгөөн байгаад байгаа шүү дээ. Тэгээд одоо сэтгэл гутарсан эсвэл ингээд сэтгэлээр хямарсан ч гэдэг юм уу. Янз янзын иймэрхүү асуудлууд үүссэн байгаа үед энийг бас нэг барьж авах нэг зүйл нь өөрөө хөдөлгөөн тэр дэнд амьсгалын хөдөлгөөн. Байг анзаарч ирсэн байхгүй юу. Тэгээд ялангуяа юм дотгошоогоо чиглэсэн өөрийгөө чимээлээд өөрийгөө бусдаас тусгаарлаад ганцаараа байгаад магадгүй одоо орчин хураал ороод шаналцсан хүмүүс сэтгэлээр унтсан гутарсан хүмүүсийн хувьд дийлэх ажиглагддаг зүйл нь амьсгалынхаа энэ хөдөлгөөн энэ нэг цээжнийх нь орон зайдах байгаа хөдөлгөөн багасчдаг. Бараг амьсгалаад байгаа мүү гэмээр болцсон байдаг. Маш тийм мөчтгөн амьсгал. Бараг заримдаа төгжөөдөж байгаа юм шиг. Тэгэнгүүт нөгөө нэг өмнө чинь бас Монгол номчин судар дээрээс уншиж хахад өрчхөн хүрдийг эрүүл байхын нэг үндснээр амьсгалагдсан байсан л да. Хангалттай хэмжээний амьсгал. Тэгээд одоо жишээлх юм бол уушигны хөдөлгөөн чинь өрцсөний булчингаар дамжуулаад бий болно. Гэтэл өрцсөний доош нь жишээлх юм бол одоо хамгийн том булчирхайг гэгдэж ярддаг. Илэг байгаад байгаа. Илэгний доор цус ч гэдэм юм. Ингээд бусад одоо эрхтнүүд чинь өөрөө тэр өрцсөний хөдөлгөөн уушигны тэглэлт агшилтынхаа хөдөлгөөнөөр дамжуулаад ингэж цохигдож эрчимжиж өөрөө ингээ үйл ажиллагааны тэгш эргэлтэнд бий болох нэг магадлал байд юм шиг байна. Гингүүд хүн өөрөө амьсгалахаа байгаа дэрэнгүүд доотлын тэр эрхтнүүдийг ингэж цохиж хөдөлгөх давтамж нь багасаад ирэхээр хүссэн хүсээгөө нөгөө орчин үеийн ярьдгаар гормоны өөрчлөлт биеийн тэр нэг бодисын солилцооны эрчимжилт нь алдагдах, удаашрах, ингэснээр янз янзын төвчрлүүд ч гэдэм юм элдв янзын асуудлууд бий болох. Цусны эргэлт нь удаашрах ч гэдэм өтгөрөх ч гэдэм үү тий. Иймэрхүү асуудлууд бий болохын үндснөөрөө амьсгалын давтамж хөдөлгөөн багасны нэг илэрэл юм шиг байна. Тэгэнгүүт одоо жишээлх юм бол яагаад заад хөдөлөх гэдэг юм. Сэтгэл зүйн докторгүй тийм асуудалтай байгаа хүмүүсийг тий. Яагаад заа хөсөө гаргах гэдэг юм. Хөсөө гаргаж хөдлөхийн тулд чинь уушиг хөсөн үсэг ажиллана шүү дээ. Хүн хөдөлгөөн хийсэн байгаад хөсөн үсэг амьсгална өндөр давтамжтайгаар зүрхний булчингийн нөлөөлөл өрч гэдэг юм уу тий. Тэнгүүд нөгөө нэг зогсцсон байсан зүйлийг уушигны хөдөлгөөн өрцсний булчингийн хөдөлгөөнөөр дамжуулаад цохоод тахаар тэр нь цаашдаа тэр эргэлтийг буцаад хэвийн болгох нэг урсгалыг нээчт юм шиг байна. Бие физиологи талаасаа. Тэгэхээр ингээл цаашлаад нь хөдөлгөөн гэдэг зүйл цаана энэ амжинар гэдэг зүйл ингээд хоорондоо уялдаад ингэ гараад ирэх ямар бас зэвүү утга харагдаж юм да гэж анзаарсан. Энэ нь одоо Атлан судраас дээр унсан зүйлийг одоо тэр сэтгэл зүйтэй илүү холбоод гүнзгий бас нэг зарим зүйлүүдийг илүү гүнзгийгээр бодох нэг сэжин болсон болов уу гэж хараад байгаа. Тэгэхдээ одоо биеийн хөдөлгөөн яг юм одоо оюуны хөдөлгөөн хоёрыг тусад нь авч үзээд байна уу? Гэхдээ би заавал тусна гэж хэлээгүй л дээ. Тий. Тэгээд дээрэс нь бас нэг өөр ойлголт байна. Яг энэ сэтгэл зүгээс арай ондоо болоо авчиж байгаа. Тэрний юу гэхээр бас хэдийдээ газар ингэ дурдгдсан байсан. Алтан судар дээр. Тэрний юу байсан бэ гэхээр өнгөрсний гоо болгон хөг бүтээх билүү. Нэг ойлголт бай. Би буруу хэлж магадгүй. Гэхдээ нэг тиймэрхүү утгатай нэг ойлголт. Тэрний юу гэхээр одоо жишээлх юм бол бид нар чинь одоогийн яг надад биднэрт ч юм уу тий дурддаж байгаа тэр анзаарэгдэж байгаа зүйл нь тэр байж магадгүй эсвэл үнэхээр тийм байж магадгүй. Ямар ч тач Монгол үндэсний хувьд хүүхд толботнуудын хувьд дэлхийд одоо нэрээд цовруулсан онцгой хугацаа бол яатчгүй тэр 13 дугаар зууны цаг үе би зөв хараад байгаа. Тэгэнгүүт тухайн үед чинь болохоор одоо гол баатар нь Чингис хаан байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд Чингис хаан чинь болохоор юу нэрээ хоосноос тухайн одоо ойлголтыг өөрөө ишнэр бүтээгээд бий болгосон хүн бол огтоосон биш. Хамгийн наадсахын 10-ын тогтолцоо чинь өөрөө төрийн тогтолцоонд буугаад ирсэн байсан цаг үе. Тэ?
95 мянгатын жанжилд ноёдууд тогтолцож байгаас нөх хүннүүгээс хүн бүрний үед хүртэл байдаг байсан ингээд сүүлд ингээд анзаарч байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр бас ялгаахгүй тэр өнгөрснийг гоо болгоод хөг бүтээсэн зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээд ялангуяа Чингис хаан яаж тийм агуу одоо зүйл бүтээсэн одоо бас нэг шалтгаануудын нэг нь болохоор одоо тухайн тэр их Монгол улсаас хүннүү гүрний цаг хугацаа буюу их Монгол улсын одоо 1200 оны үед хүннүү гүрний чинь болохоор одоо нийтийн тооллын 93 онд бүгдсэн байдаг үлээ дээ. Тэнгүүд 1100-ны 1000 орчим одоо жилийн хугацааны зай байгаад байгаа байхгүй. Гэтэл хүннүү гүрнээс их Монгол улсын цаг үеийн хооронд чинь дан ганц шууд хүн байж байгаа л их Монгол улс болоогүй. Их Монгол улс Сиамби буюу Сүмбэ, Нэрон өөрчн үлээ. Жужаан чинь Нэрон. Тэгвэл уйгуур. Тэгээ уйгуур тэгэл араас нөө Битам гэдэг төрөг тийм. Тэгсэн гутлаа Кетан гэж явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм томоохон гүрнүүд Мандан Бадраал үүсэн бий болоод хөгжлийн туйл дээд шитэндээ өрсөн гутлаа буцаагаад уруудаал мөхөөл тэгэл араас нь дахиад дараагийн төрүүд ингэ шинжилэлт бий болсон гэхээр илүү ойрхон одооны бидрийг бодох юм бол олон давтамжт байдлаар тэр төр улс гүрнүүд ингэж бий болоод шинжилгээтэй ингэ явсан дэр нэг туршлага илүү ойрхон байсан нь бас нэг тухайн бүр дэлхийн датад яасан нүүдэлчин соёлыг тийм гүрний датад бий болгосон болгоход нөлөөс нь одоо өгөгдлийн болов үзэр хараад байгаа. Тэгмүүд одоогийн бидний хувьд болохоор яг ингээд Монголоо гээл өмнөх тэр түүхүүдээ судлаад тэгээ тэрний шиг тийм зүйлийг одоо өмнөх тэр 13 дугаар зуунд бүтээсэн соёлыг магадгүй дахин шинчилж одоо бүтээж бий болгох сэргээх гэж явж байгаа хүмүүс байна. Тэрэн дунд бас нэг буруу хандлага одоо байгаад байгаа юм уу да гэж ажиглагдсан зүйл юу гэхээр яг л тэр тухайн үед байсан их засаг хуулийг яг одоо үндсэн хуулиар солих гээд байгаа юм шиг хандлага. Тухайн үеийн одоо юу гэмээр шууд нүүдэлчин ахыгаа одоо энэ ингээ орон сууцнд байгаа хотод одоо хүрээдэд байгаа энэ зүйлийг халаал мал дээр гараал тэ нүүдлэл явах ёстой юм шиг иймэрхүү хандлага. Жон буруу юм санагдсан. Тэгээд яг тэр алтан судар дээр бичигдсэн байсанчлан өнгөрснийг гоо болгон хөг бүтээх буюу одоо яг санчлаа нэг өнгөрснийг агуу гоо болгон. Тийм. Тэгэнгүүт тэрэн дээр чинь одоо нэгэн нөхцөл байдлаа ингээд хараад үзсэнгүүд Монгол улсын нийт хүн амын тал орчим хувь нь хот суурин иргэншилтэй болчлоо. Нэгэнт. Тэгээ эн чинь угаасаа шууд арилж гэж юу аах вэ? Хэцүү. Тал хувь нь юм болцсон. Гингүүд яалтчгүй яг энэ суурин болоод нүүдлийн соёл аж ахуй зэрэгцсэн байгаа байхгүй юу? Тэгээд нүүдлийн соёл ингээ баг шахагдаал байгаа л да. Тэгээ нөгөө талаас сэргээхэн зүй. Гэхдээ хамгийн гол нь яг тухайн тэр 13 дугаар зууныхаар шууд ингээ хатуу байдлаар модон байдлаар ингээд загварчлах юм бол өөрөө юу юм шиг. Тэгэхээр үндсэндээ яг тухайн тэр өнгөрснөөс одоо суралцах нь мэдээж хэрэг. Тухайн зүйлийг судална. Тэгээд дан ганц өөрсдөө зүгээр л ингээ мэдхгүйгээр алдаад яваад байхгүйгээр тухайн тэр өмнөх үеийн дээдсүүдийнхаа алдаа оноог юутай тэн сайнтай муутай одоо тэмтэрч барьж аваад баримт фактуудыг гаргаж ирээд судалсны үндсэн дээр заавал тэрийг давтаж алдаад ах шаардлагагүйгээр тэгсэн мөртлөө тухайн зүйлийг яг байгаагаар нь буулгаад ах шаардлагагүйгээр яг тэрний үгийн дагуу магадгүй явах юм бол өнгөрснийг илүү гоо олгоод энэ одоогийн нөхцөл байдалтайгаа уяад тааруулаад илүү шинэ зүйлийг бүтээх нь угаасаа л ойлгомжтой мэт зүр харагдсан байхгүй юу. Тийм бол илүү зөв юм болов. Тэгэхгүй тэгэл Монгол үндэстэн тийм байсан, Чингисийн Монгол тийм байх ёстой гэдэг нь энэ өөрөө нэг тийм буруу хандлага гэмээр. Тэгвэл яг яаж тухайн одоо өнгөрснийг одоо гоо олгоод хөг бүтээх үү гэж бодонгууд энэ чинь өөрөө зөвхөн бэлэн хоол биш. Бидний өөрсдийн хоорондын одоо үзэл санаа, оюун бодлоо шавхаад бий болгох нэг зүйл юм болов. Харин зөвөр би хуулаач болохоос өмнө тэгээд түүхийг судлаад тэндээс яг юу сурахаа ерөөс ойлгохдгүйсэн байхгүй юу. Одоо тэр чин цаг үеийн нөр байна. Тэгээ яг
тэр одоо болж исэн процесс одоо энэ цаг үед яг давтагдах уу те ядчил хааны засаглалтай байгаа те гэх мэтчлээ ингээл жоохон гайхаал байдгаас яг яаж тэр хааны засаглал одоо энэ парламентын засаглалтай болсон бахад бууж ирэх юм ч гэдэм үү ингэж боддог байсан. Тэг яг улаач болсноосоо хойш буурлын нөлөөлтөө буурлын нөлөөтэйгээр яг юугээ сурах гээд байгаа юм гэхээр сүүлийн үед л тэгж бодох болсон л да. Яг тэр үеийн хүмүүсийн тархины чадамжийг сурах гээд байгаа юм байна гэж ойлгосон. Сэтгэлгээнийх нь уур чадвар одоо уур ухаан юу гэдгийг ухамсарын төвшнийг буцааж авчрах гээд одоо л жоохон доорд орцсон байгаа шүү дээ. Одоо энтэй хэр хүмүүс санал нийлэх юм би бол тэгтээ доорд орцсон байгаа гэж боддог. Бүр нэг 100 жилийн өмнө гэхэд л одоо Монгол хүн чинь айгүй мэс чанар сайтай байсан л гэдгийг шүү дээ тий. Хаалга үдээ төвчдгүү ч гинөө. Тэгэл тийм байсан хүмүүс одоо бүр шоронгүй байсан тий. Имлэггүй байсан. Айгүй сайхан сэтгэлтэй байдаг гэсэн шүү дээ Монгол хүмүүстэй. Тэгэхэд одоо монголчууд чинь бараг сайхан сэтгэлтэй хохирогч болоод нөгөө сайхан сэтгэлгүй сайн амжилттай баахан зөвчнгууд нь сайхан амьдраад байдаг юм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр сэтгэлгээгээ буцааж авчрахын тулд уг нь тэр өнгөрсөн рүүгээ л одоо өнгөж хараад байгаа юм болов уу гэж сүүлийн үед бодоод байдаг болсон байхгүй. Яг тэгээд яг түрүүн тэр ярьсан шүү дээ нэг одоо тэр их цэцгийг шууд буулгахгүй шууд нөөхгүй ч гэдэм үү те. Яг энэ тал дээр бол яг ирээдүйд угаасаа байгаль их чинь өөрөө биднэрт захирагддаг юм биш шүү дээ. Тэгэхээр ингээд байгаль их өөрөө жоохон шахаад байгаа юм шиг санагддаг байхгүй надад. Одоо ингээд байгалийн нөөц баялгууд эхнээсээ ахвал шахурж гин дуусж гин. Яг энэ чигээрээ л ингээд суурин соёл иргэншил яваад байх нөөц бололцоо ер нь хэдэн жил байна ч гэдэм үү те. Тэгээд одоо мал аж ахуйгаа ингээд голоод хаяад уул уурхаа дээр түшгэлжүүл юугаа идэж юугаараа хооллох уу тэгээ хоолгүй хүмүүс ер нь тэр хиймэл оюун ухаанаар яг юугаа хийх үү те хөрсгүй болвол юун дээрээ юу ургуулж юугаа идэх үү ч гэдэм үү бүр тиймэрхүү орчоод байгаа штэ одоо манайх л сайхан онгон зэлүүд байдаг болохоос биш мэдгүй одоо манай ээж англид байдаг болохоор би л англид ингээд дандаа л юм хүний гар орсон хиймэл болцсон тэгээ зэрлэг амтнд хамгийн том амтнд баажир дээшээгээ байхгүй бүх юм ухаад дуусгацсан ч гэдэг юм тэрхүү л байдалтай байдаг штэ тэгэл дүнгийн хідэн хөгжилгүй орнууд руугаа л дайрцгаасан те ирж хамгийн минь ухаж авч явсан л юм улсууд байгаа даа штэ тэгэхээр энэ байдал чи угаасаа удаа үргэлжлүүл байгалийн даац угаасаа ингээ хитэрсэн тэгээ байгаль өөрөө маш их ингээл одоо магадгүй гамшиг болдог ч юм уу те гал мал гараад хуйсэл хэрэгэл яхих юм тэгээд хүмүүсийг угаасаа буцаагаад тэр одоо нүүдэг одоо аж ахуйч байдал руу магадгүй те мянган жилийн дараа ч юм уу те шахаад байгаа юм шиг санагддаг байхгүй тэрэнд бэлтгэхийн тулд өнөөдөртөө тэр их Монголын засаг захиргаанд бууж ирэхгүй маа гэхэд сэтгэлгээгээ ингээд сэргийгээд өвлүүлээд яваад одоо нэг дэвсээ маягийн юм хийж байгаа үеийнхэн гэж би өөрсдөө боддог байхгүй яг бидний үед нүүж амжихгүй л ах л та гэхдээ ирээдүйд шууд ингээд нүүхгүй дандаа л суурингараа байна гэж бол бодохгүй. Ер нь аль хүний оюун санаа чи их сонин шүү дээ те. Социализм, капитализм хоёрын ялгаа ямар амар зөрүүтэй лээ. Тэгэхээр ингээ эсрэг тесрэг юмд хүмүүс нийтээр бол итгэж болоод байгаа байхгүй. Тэгээд эн чинь л яг нөгөө хөдөлгөөн хувьсэл зөв тогтол гэдэг чинь угаасаа тэгээ нөгөө туйлын үнэн гэж байхгүй. Тэгэл цаг хугацаагаараа солигдчихий. Тэгээ бас нэг зүйлийг бодсон. Угаасаа тэр юун дээр суурьшмал угаасаа энэ хөдөлгөөнгөө байдал нь мөхлийн одоо ер нь мөхөл гэдэг өгүүлсэн байлоо. Тэгэнгүүт одоо Улаанбаатар хотоо болоод үтсэнгүүт хэдийгээр ингээд туул голоосоо усаа яагаад тэгтээ дийлийнх нь газрын дор хосоо ашиглаж байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө хязгаарлагдмал нөөц. Ер нь бол яг энэ янзаараа байх юм бол хэзээ мэдгүй хэзээ нэгэн цагт энэ одоо хот маань бол балгас болох байх. Энэ хэрэндээ ингээд энэ чичээрээ байгаад байгаа юм бол. Тэгвэл дараа нэг яах вэ гэдэг асуудал. Тэгээд тэрнээс чинь өмнө яг Улаанбаатар хот чинь өөрөө бас юу нэрийн хэдэн 100 жил бол болчаагүй шүү дээ. Тэрнээс чинь өмнө нэг өргөө мөргөө гэж янз янзын өмнөх хотууд чинь янз янзын газраар ингээд нүүдэлцээр байгаад одоо сүүлийн нэг 100 орчим жил ч тийм үү тий энэ одоо тойрон дээр ирсэн байгаа даа.
Тэгэхээр яалтчгүй тэр нэг нүүх өөр тийшин шилжих хөдөлгөөн болгоосаа байх юм шүү гэсэн нэг тийм таамаглал гэхүү бодол гэхүү. Тийм харин тэгээд хамгийн гол нь одоо жоохон нүүх газаргүй болчихгүй дээ л гэх айдтай л болох гэдэг шүү дээ. Тэгээд тийхгүй тулд бас ингээл амир их сэрж байгаа хүмүүс их олон болсон байх л та. Тэгэл ер нь цаг хугацаа чи ийм л байна та гэдэг тий. Алтан судрын хувьд болохоор яг л тийм яалчгүй нөө сорогтой бикүний хатны судар штэ. Тэгээд яг нөө их Монголын үеийн цаг хугацааг илүү тусгсан юм шиг санагддаг. Гэхдээ тэр миний мэдгүй хэлээр бичсэн дээр юу байгааг бол мэдгүй, би бол яг хүнээрээ л тэгж ойлгож авсан. Гэхдээ бол тэр нь зөвхөн их Монгол таардаг гэсэн утгатай биш юм шүү. Угаасаа зүй тогтлыг бичсэн байгаа болохоор айлч цаг үед бууж ирж болох юм шүү. Тэгэхээр одоо нөгөө угаасаа засаг захиргаан бол сэрцэн бид нар ч юм бол цөөх хүлээмж бууж ирэхгүй л байх л та. Буулгаж ирээгээд ч чадахгүй байх. Тэрний оронд яг юу сурах вэ гэхээр тэр сэтгэлгээг нь тэр нөгөө хайрцагтгүй сэтгэлгээг нь ямар үедээ хайрцаглах юм, ямар үедээ задгарах юм. Тэгэхгүй бол хайрцаг дотор эргээд байвал угаасаа тэг ойлгомжтой шүү дээ. Би тэгээд сүүлд бодсон. Одоо жишээлх юм бол зөв өөрийнхөө энэ нэг жарнаар төсөөлөд үзсэн үүд. За яг нэг үе бодох юм бол нэг голын хатаас гэдэг зүйл байт юм байна. Төлөлийн зорилго гэж байт юм байна хүний амьдралын энэ насандаа бүтээх. Тэрийг биелүүлчих юм бол за магадгүй тэр нэг онготын орон зайд нь хүрдэгсэн ч эсвэл магадгүй дараа төрөлтөө нэг арай дээр нэг хүн болоод төрдөгсөн ч мэдэхгүй. Ямар ч тийм иймэрхүү байна гэдгийг анзаарсан. Тэгэнгүүт одоо би чинь үлцээ нэг дундаж насалтаараа бодоод үзэх юм бол за нэг 30 40 жил ч юм уу 50 40 жил ч юм уу 30 жил 40 жил тэр хавцаа магадгүй надад цаг хугацаа үлдлээ гэж бодоход энэ үлдэж байгаа хугацаанд би яг надад ямар нөөц бололцоо байна. Тэдгээрийг хэрхэн биелүүлж өөрийнхөө хүсэл мөрөөдөл одоо тэр зориод байгаа зүйлээ биелүүлэх үү гэдэг нэг зүйл. Нөгөө талаас би сурсан мэдсэн зүйлээ ганц өөрөө дуусгах гэдэг нь надад бол дэндүү харамсалтай. Тэгэхээр энэ сурсан мэдсэн зүйлээ бусадаа түгээгээд дэлгэрүүлээд тэр сонсвол зохих хүмүүст нь сонсоосоо гэж одоо тэрийг одоо түгээх маягийн юмыг бол хийн. Соёныг ирүүлэх гэх юм нөгөө талаасаа. Тэгээд гингүүд одоо миний яг тэр хэлсэн ярьсан нөлөөлж байгаа тэр нэг түгээсэн зүйл хэдийн хэмжээний бас настай байх бол гэж бодож байгаа. Магадгүй би байхгүй болчих юм бол тэгээ байхгүй болчих юм бол намаатайгаа байх болчих юм бас сонь. За магадгүй би миний амьд ахуй цагтаа миний хүүхэд байд юм уу, ачих 30 байд юм уу, тэгээ магадгүй 40 байд юм уу, тэр орон зайраа хүрлээ гэж бодоход бас яг над шиг дайны тийм нөлөөлөл яг тэр халуунаараа байж чадах уу? Халуун дулаанаараа байж чадах уу гэж бас мэдэхгүй. Тэгвэл яг энэ цаг хугацаанаас хуулаад магадгүй нэг за санаагаар болдог бол нэг ядаж нэг 100 200 жилийн дараа тэгсэндээ яг миний тэр нэг бий болгосон хоримтлуулсан мэдлэг хэрэглэгдсээр байгаасаа. Тэгвэл яг яаж тийм одоо зүйлийг би бүтээх үү гэж бодсон байхгүй юу? Тэр дээр юу гэж бодож байна? Наа чин за би энэ бол яг миний их биш шүү заяа зүгээр ер нь яг буурал бит хоёр ойр дэм дээр аюу ажиллаж байгаа байхгүй юу? Ажиллаад ч явахтай нэг бичиж байгаа юм л ойлгох гээд. Тэгэд ер нь бол одоо мөн чанар гэдэг аа штэ зүй тогтол гэх юм уу? Мөн чанар чи өөрөө юм хариултгүй зүйл байгаа байхгүй юу? Ерөөсөө нэг дор одоо буурлын хэлжээр бол бүтээх устгах хоёрыг давхардуулж хийж идэг. Бүх юм одоо нэг зүйлийг бүтээж байгаа бол ард нь тэр зүйл чинь далаацаараа ч вэ хамаагүй ямар нэгэн зүйлийг устгах нэг үзэл санааг баталчих юм бол ямар нэгэн үзэл санааг няцааж байгаа. Мөн чанар чи өөрөө тийм зүй тогтол нь өөрөө тийм байхгүй юу? Бүх юм хариултгүй тойрогтой. Тийм учраас тэр дотор чинь нэг үзэл санаа ингээ гарч ирлээ, буцаад инглээ, ингээд нэг юм одоо амьсгалын юу шиг, ритм шиг нэг юм байх ёстой. Угаасаа тийм байдаг одоо байхгүй юу? Одоо тэр Буддагийн хоосон чанар чинь магадгүй тийм болохоор хоосон чанар гэж нэрлсэн байх.
Тэгээ хариулт байхгүй. Тэгээ оройн дээд гэж байхгүй, хамгийн муу гэж байхгүй, дорд муу, сайн зөв буруу гэд байх юм тэнд чинь байхгүй. Яа тэгвэл давхар заавал нэг юмыг ингээл тэгээ нэг гүрнийг ингээл батламжлаа гэхэд тодорхой гүрнүүдийг няцаачлаа шүү дээ. Тэгээ нэг одоо юу гэдэг аж ахуйг дэмжлээ гэхэд тодорхой аж ахуйнуудын одоо юуг нь зах зээлийн хааж л байгаа байхгүй да. Тэгэхээр угаасаа тийм байдаг. Тэгэнгүүт зүй тогтлын дагуу сэтгсэн бүтээл, зүй тогтлын дагуу хийсэн одоо тараасан эрдэм мэдлэг нь өөрөө угаасаа мөнх настай байх боломжтой байхгүй. Яа тэгвэл ямар ч үед гаргаж ирээд хэрэгэлсэн, хааж хэрэгэлсэн тохирно. Гэсэн л утгатай юм байлаа шүү дээ. Тэгээд яг тэрийгэл ойлгочих юм бол алтан сударч өөрөө яг тийм судар байгаа байхгүй. Тийм болохоор л одоо тэр 13 дугаар зуунда бичигдсэн ч ихсэн хизээш тохирно гэж тэр нөгөө тийм л учраас хэлсэн л дээ. Тэгэнгүүт монголчууд өөрсдөө тэрийг угаасаа бариад авцсан. Тэгээд үр хүүхдүүдээ ингээд сэрээгээд унтуулах юм уу те. Тэгэл байж идэг юм шиг байна. Тэгэнгүүт тэрийг л барьчих юм бол чамаас гарч байгаа бүтээл чинь ер нь бол мөнх наслж болно л гэж. Би тэгж бодсон. Одоо юу гэмээр ганц бодоод бодлоо хуваалцсан өөрөө хангалттай биш. Би миний тэр нэг мэдрээд байгаа тэр нэг сэтгэлд багтах гээд байгаа тэр нэг үрдэнд хүрэх хэмжээний бол биш. Үг яриа чухал. Тэгтээ үг яриа хангалттай биш. Өвөл хөдлөл бас чухал. Тэгтээ тэр бас хангалттай биш. Үр дүн чухал. Тэгтээ бас тэр хангалттай биш. Тэгвэл юу руу чиглэж ямар зүйл нь илүү үр дүнтэй байх юм болоо гэхээр ер нь бол хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг юм, доошлуулдаг юм. Одоо сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодын хувьд ч тэр дадал зуршил гэж байгаад байгаа байхгүй юу? Тухайн хүний яг амьдралын одоо үүсэж байгаа тэр нэг байгаа байдлыг нь шинжихэд дадал зуршил бүр амар том, маш олон зүйлийг өгүүлдэг. Тухайн хүн өдөр тутмын хийдэг зүйл нь юу вэ? Тэрнгээр тухайн тодорхойлох магадгүй бүрэн боломжтой. Нөгөө талаас тухайн хүн нэг асуудал үүслээ. Тухайн асуудлыг хайх, онцлох нэг зүйл нь гэсэндээ тэр дадал зуршил дотор байж байгаа. Өдөр тутмаа юу идэж чинь, юу сонсож чинь, юу хүлээж авч чинь, ямар хүмүүстэй яаж харилцаж чинь гэдгээс хамаарат тэр сэтгэл зүйн байдал нь гэсэндээ ингэ тодорхойлох бас боломжтой. Гингүүд би магадгүй тэр мэдлэгээ өөрийнхөө амьдрал дээр хэрэглээд оруулах буюу цаашлаа дадал зуршил руугаа ингэж шингээж тийм хэмжээнд давтамж үйлдэл болгож чадах юм бол тэр нь цаашлаад миний үр хүүхдүүдэд өрх гэр бүлийн орон зайд зүгээр дангац хэлхээсээ илүүтэйгээр нэг үгээр биш үйлдэлээр гэдэг шүү дээ тийм. Тэрэн шиг нөлөөллийг бий болгож чадах юм гэж бодсон. Тэгэнгүүт энэ нь болохоор дангац миний хувьд нэг дадал зуршил гэдэг бол дангац нэг хүний хувьд хамаарат байна. Гэтэл тэр бүтээсэн дадал зуршлыг бий болгосон дадал зуршлыг амьдралын хэвшил хэмнэлийг аль болох олон хүнийг хамруулах тусмаа энэ нь өөрөө соёл болд юм биш үү гэсэн бодол. Тэгмээ тухайн соёлыг би өөрөө бүтээгээд аль олон хүнийг хамруулж чадах юм бол энэ нь цаашлаад заавал би хүн нэг болгонд бодлоо хуваалцаад юм яриад үйлдэл яагаад өглээд те шахаад ах шаардлагагүйгээр аяанда тэр нэг эргэлтний бий болчих юм шиг хөдөлгөөн бий болчих юм гэсэн нэгдсэн. Тэнгүүт одоо өдөр тутамдаа бидний ингээд нэг хомсруугаар даадаг одоо нонголуудын ярьдгаар мухар сүсгийн хэмжээнд ингээд аваад очсон маш олон соёлууд байгаа. Жишээ нь нэг одоо аман соёл дундаа ерөөл магтаал дунд юу сансан 9 цагаан хөслөн сэтгэгчлэн биелэх болтгой гэж хэлдэг шүү дээ тийм. Гэтэл яг энийг хэлхий мэдээд байгаа хүмүүс хооронд хэлхий мэдээд байгаа. Гэтэл яг ямар юу дүүрэх гээд байгаа, ямар хөсөл биелэх гээд байгаа тэр 9 хөслийн үеийн гэхээр бас мэдэхгүй. Гэтэл тэрнээс сэргээгээд авах бүрэн боломж ингээд дэргэд байгаад байгаа байхгүй. Тэр аман соёлоор ингээд өвлөгдөн уламжлагдсан ирсэн тэр зүйлээр суурлаад гэдэг шиг ядаж тэр мухар сүсгийн хэмжээнд нь аваачаад ингээд үлдээх хэмжээнд зүйлийг соёлыг бүтээж чадах юм бол энэ нь өөрөө бас нэгэн төрлийн ололт амжилт юм болов уу гэж харсан. Тэгээд зүгээр нэг үг хэлэх биш, үг хэлээд болох биш, үйлдэлийгээд зогсох биш. Цаашлаад соёлыг бүтээчээ гингүүт тэр хүрх алсынхаа тэр хэмжээнд тэр зорилгынхаа тэр цаг хүрээнд тэр илүү өргөн уудан болох юм болов гэж хараад байгаа. Одоо нөгөө нэг
одоо эн чинь бол шууд ингээд хуйлчлаад, тогтолцоонд уяад, соёлжуулаад ингээд буулгаж ирэх гэдэг нь штэ. Тийм. Тэгтээ нэг буулгаж ирэхээсээ өмнө эн чинь яг эцсийнхэн шатны юм шиг байхгүй юу? Одоо эн чинь задгай сэтгэгчээ сүүлд нь цэгцэлж байгаа юм шиг. Цэгцлээд соёл олгоод нийгэмдэр буулгаад тогтолцоо олгоод засаг болгож батлаад ингээд төртөгөө уучиж байгаа юм шиг. Тэр миний бодлоор одоо угаасаа арай болоогүй шүү дээ хөрсөн бэлтгэдэг. Тэгээд одоо бид нар болохоор нөгөө задгай сэтгэх ёстой үе дээрээ яваад байгаа юм шиг байхгүй. Яагаад гэвэл мөн чанар чи угаасаа тийм байдаг. Ялын ч зөвтгөхгүй буруудахгүй учраас яг энэ цаг хугацаанд бид нар алигаа зөвтгөх ёстой гэдгээ барьж авахын тулд нөгөө хайрцагнаасаа энэ зөв энэ буруу гэсэн хайрцагнаасаа илүү гарч өгөөд тэгээд яг энэ одоо 21-р зуунд тийм Монголд ийм сэтгэлгээний зөв болж тэ арай бага хохиролтой ч юм уу болж ирэх юм бэ. Энийг соёлжуулъя гэдэг ч юм уу. Тэгжил ийм нөгөө шат дамжлагтай явдаг юм байна гэж бодсон. Тэгэл хамгийн наацхан хэлэх юм бол түрүүний ярьсан тэр нэг шизоид параноид гэж ярьсан шүү дээ. Тэр зам төлөвүүд нь хэрхэн бүрэлдэн бий болдгоо гэж ярьсан да. Тэрэнд тэсэнд ялгаахгүй тийм давтагдмал шин чанар байгаад байгаа байхгүй юу? Бага наснд нэг ганцаараа үлдээчихдэг байсан. Дан ганцудаа үлдээсэн биш. Олон давтамжаар үлдээдэг байсан. Олон давтамжаар тэр хүүхдтэй ярилцдаггүй байсан. Ярилцахтаа үүрэг одоо тийм даалгаврын хэмжээнд л ярьдаг байсан. Байнга давтагцаараа байгаа л тэр нь тийм зам төлөв хэмжээнд ингээд аваачдсан. Сэтгэлгээний хэмжээнд аваачдсан. Сэтгэлгээг нь бас тэр загварчилсан байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэмээр одоо хамгийн наацхан хүүхдтэй ингээд нээлттэй ярилцах хэрэгтэй ч гэдэм үү тийм мэдрэмжийг нь хуваалцах хэрэгтэй. Дан ганц одоо тэр нэг оюун ухаан юу гэмээр тэр нэг өөрөг даалгавар хэслүүдээр юу мэдэрч байна. Ямар сэтгэлдэлтэй байна. Юу бодож байна. Одоо тэгэхээр нэг тэр сэтгэлгээг нь загварчилсан гэхээр чинь нөгөө логик сэтгэлгээ орж болоод явчихж штэ. Тэр өөрийнх нь логик сэтгэлгээ нь ингээд нэг иймэр төлөвшөө тогтцсон гэсэн утгатай байна ш тэ. Тийм хүүхдүүд яг өөрсдийн хүүхдүүдээ яг бас натаа бас намсруу байдлаар л загварчилсан байгаа байхгүй. Харин тийм одоо яг угаасаа юм чинь яг тэ нэг хэсэг явж агаад ингээд нэг тогтоогоод нэг загварчилгаанд орж авдаг юм шиг. Тэнгүүт одоо яг одоогийн цаг хугацаа нөхцөл байдалд бид нар ийм угаасаа загварт орцсон байж ийснаа гинт ингээд тэр загвараас жоохон гарах гэж үдэж эхэлж байгаа л ийм үе юм шиг байна. Магадгүй. Тийм. Тэгээд бүгд л ингээл нэг ирж хайгаал нэг сонин болцгоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо бол тэр загварчилгааг төрхөндөө ингээ хойшин тавихгүй бол жохон гарчаад буцаа загварчлах гэдэг байгаа байхгүй юу? Жохон ингээл бэлэг ертөнц ингээл болоо юм байна гэл ингээ буцаагаад хаах гэдэг шүү дээ. Тэр чинь өшөө цааш нь яваад түүх чи ингээл болоо юм байна. Алтан судар чи ингээл болоо юм байна гэж ингээд хүмүүс амар хурдан хаад юм шиг надад санагддаг байхгүй. Нэг л юм ойлгочод хаах гэдэг. Тэр чинь уг нь бүхэл бүтэн зүй тогтлын судар байхад тэндээс нэг байтгаа одоо 1000 сая тэрнээс их ойлголтыг уг нь авах хэрэгтэй байхад нөгөө хурдан загварчлахаар шууд нэг юм матгаж аваад ингээл тэгэл би болчлоо гэж бодод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо тийх цаг үе бол ерөөсөө биш юм шиг байна. Миний бодлоор. Би бол тэгж бодсон. Яг нэг талаасаа тэгж хандах нь угаасаа зөв. Нөгөө талаасаа дан ганц энэ хангалттай бишгээд нөгөө үйлдэлээс урдаад ингээл судлаал, ингээл уншаал, тэгэл тэрийг ингээд илэрхийлээл, олж мэдгээл, танин мэдгээл ингээл явж байгаа нь бас жоохон өрөөсгөл юм шиг. Тэгэд аливаа юм хэмжээ тунтай байвал яг тун хэмжээнд таарсан байх юм бол зохист тундаа таарсан байх юм бол тэрийн шиг тухайн одоо жишээлх юм бол тэр их Монгол улсын үед одоо бид бас засаглахын засалгээд судрыг алтан судрын араас уншсан байхгүй юу. Тэрнэр бас ялгаахгүй тэр 10 түгээмэл энэ тэргээл алтан судар дээр дурдгдсан байсан ойлголтуудыг төрийн хэмжээнд яаж бүтцчлээ одоо ингэ хэрэгэлсэн бэ? Яаж ингэж одоо бүр бий болгосон бэ? Онлын ойлголтыг гаргаж ирээд
Гүн ухааныг онол болгоод яагаад ингэж ингэсэн байна тэргээд юм зөндөө сонирхолтой юм байгаад байна. Тэгсэн чинь тэр биш хэтвчийн ном дээр байсан юм байна. Андуурч шүү. Тэрэн дээр болохоор бас соёлын талаар дурдчихсан байсан. Гэтэл тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр улс орны мөхөөх нэг том зүйлүүдийн нэг нь юу гэхээр урт хугацааны боловсрал гэсэн байсан байхгүй юу? Урт хугацааны боловсрал. Мэдээлэл, сураалын, ойлгоол байна, уншаал байна. Инглигээд яг энэ зүйл нь байх зүйлүүг зүйл. Гэхдээ тодорхой хэмжээр тэрийг үйлдэлтэй уяж явах хэрэгтэй гэж байгаа. За магадгүй нэг хагас жилийн хугацаанд сурсан бол нэг үлрэлийн хэмжээнд тэр сурсан зүйлээ ах үе дээрээ буулгах буюу хэрэглэх хэрэгтэй энэ төр гэдэг. Тэгэхээр ингээд давхар ингээд нэг арга билгийн хооронд нь тэнцвүүлэн гэдэг шиг ингээд иймэрхүү зүйлийг тодорхой хэмжээр сүлэх ийм байх хэрэгтэй юм шиг санагдсан шүү дээ. Наа чи зэгтээ хүн дээр өөр байж магадгүй гэж би бодоод байгаа. Одоо чиний тэ одоо ингээд загварчлах ёстой цагчин байж болно шүү дээ. Зарим хүмүүс бол арай болоогүй гэж би болчлоо гэд бодоод ээж бас болох байхгүй. Тийм эн чинь хүн дээр нэгдүгээрт өөр хүний ямар цаг үе дээр явж байгаасаа нэгдүгээрт өөр. Одоо манай буурал болохоор надаас бүр би бол өөрийгөө амар хийсвэр хүн гэж боддог байхгүй. Тэгэхэд надаас бүр амар хийсвэр байхыг ингээд шаардаад байдаг. Бүр ингээд энэ би чинь бол бэлэн хариулт авмаар байгаа шүү дээ. Одоо ер нь яах вэ ингээд адилхан шүү дээ. Би ч адилхан хүн л юм чинь. Тэнгүүд буурлахаар бүр бэлэгдэл юм ямар ингээд оруулж ирээд байдаг байхгүй. Наа чи ингээд цаг хугацааны тухай ойлголттой болж та нар ойлгомж гэдэг юм уу? Цаг хугацаа гэдгээ ер нь мэдж байгаа юм уу? Тэ цаг хугацаа чинь та нарын тэр боддог шиг өнгөрсөн одоо ирээдүй гэж яг урсдаг юм уу? Тэр гал нэг асуулт тавьж үзээл ингээл те наад ингээд цааш нь явуулмаар байгаа байхгүй. Би бол бас тэр чинь амар хүнд штэ тэр чи би яг бодож чадах ч юм уу чадахгүй ч юм уу байнга тийм бодож байгаа балаар бол яах юм те. Тэнгүүд миний хувьд болохоор нилээн цааш нь явуулдаа цэгцлэг болоог байгаа юм шүү. Манай онготын намайг харж байгаагаар бол чиний нам мэдж байгаа ч юм бол ерөөсөө миний хувьд одоо мэдлэг биш байх гэж байгаа байхгүй юу? Чи наадгаа ингээд дахиад цааш нь явуул тэгээд тэгжиж тэндээс ингээд нэг чирж ирэх ч юм уу те авч ирэх юм байгаа юм шүү. Магадгүй одоо би тэрэндээ хүрчүүл жинхэнэ ингээд загварчлах гээд байгаа байхгүй юу? Наач одоо хүрч чадахгүй учраас ингээд өстө тэннэ гэдэг нь болж юм л да. Тэгэхээр хүм болгон ингээд шууд цэгцлэх ёстой гэдэг төр би олж байгаа санал нийлэхгүй байхгүй. Эн чинь болохоор нөгөө нэг угаасаа юм цэгцэлдэг хүмүүс цэгцэлж байгаа учраас хүмүүс рүү амар тулгадаг байхгүй. Цэгцэндээ орохгүй ангууд хөөе чи яагаад байна? Чи одоо наа чин биш вэ гэх гээдэг. Тэгэхээр тухайн хүн чинь өөрийн гэсэн өгөгдөлтэй, өөрийн гэсэн амьдралын янз бүрийн туулал үдцэн байгаа. Бас амьдралын янз бүрийн мөчлөг дээрээ явж байгаа учраас заавал цэгцэрж байх албагүй гэж бодож байна. Энэ нэг маргалах гэдэг юм шиг уурын сүлб. Маргалтаагүй. Үгүй, ерөөс маргалтаагүй шүү. Ер нь гэхдээ юм чинь ингээд одоо хоёр хүн ярьж байгаа юм чинь юм. Тийм. Юу гэж бодсон? Гин цагаас асуулчих юм шиг. Нөгөө одоо жишээ нь би зөв алтан судар дээрээс яг уншиж хагаад нэг бодогдсон бодол нь. Нэгд ингээ уншихаас өмнө нэг хүмүүсийн комментуудыг авцсан байсан. Наа ч бүр амар ойлгомжгүй. Нэг уншаад баг ойлгомж угаасаа байхгүй. Гэт. Аюу хэцүү судар энэ төр гэл. Тэгсэн утал ингээ уншиж байгаа үед ийм амар тийм мэдрэмжүүд авдаг энэ төр гээд. Бас болгоомжтой уншихгүй болохгүй энэ төр гээд. Тэнгүүт нь би зөв тэрийг зөвөр хаяад юуцны уншаад нэг үзье. Заавал нэг бүгдийг ойлгохгүй ч надад шаардлагагүй. Ойлголт тэрээс ойлгохгүй бол тэр лизийн үтснийг уншаад нэг юу бичсэн байдгийг ерөнхий таймын чамаагаа гаргаад нэг харчий гэж бодоод тэгээ уншсан л да. Тэрэн дээрээс түрүүний ярьсан зүйлүүдийн жишээ нь анзаараад авчиж байгаа. Тэгээ илүү боловсрон болгоод өөрийнхөө бодлоо цэгцлээд ингэ явсан. Тэгэнгүүт сүүлд ингээд тэр 5 дахь нь уншаад ингээд дуусч хахад юу бод нэг дүгнэлт маягийн юу гэж бодогдсон бэ гэхээр энэ болохоор миний ойлгоогүй зүйл маш их байгаа. Ойлгоогүйгээс ойлгоснаас ойлгоогүй хамаагүй их. Гэхдээ тэглээгээд нэг өөрийгөө өгөөсгээд болоогүй гэж бодохгүйгээр тэр ойлгоогүй зүйлээ төр зүр хоош нь тавьчих. Эхний ээлжинд өөртөө авч үлдсэн тэр зүйлээ хэрэглээр угааны буулгаад нь үзчихье. Шатгаараа цэгцлээд илүү цэгцтэйгээр. Тэр нь л нөгөө нэг яг одоо юу гэмээр
яг өөр төрөнөр үйлдэл байгаа. Үрдэн рүү илүү буулгасан нэг юм болов. Тэрнээс шиг юмэрийн тэгэж цэгцлээгээд тухайн зүйлийг байхгүй ч юм уу те тэр одоо ойлголтонд хансан гэсэн ойлголт бол биш л те. Юу зүйн хэмжээнд хэрэгжилж бай. Тэгээд цаг нь тулаад ингээд ханаад ирэх юм бол хүссэн хүсээгөө тухайд дахиад нөгөө зүйл рүү өнгийгөөд нисэргээх нэг цаг үеийн тохиолдол байлгүй. Гэхдээ үдсээ одооныхоо хувьд яг энэ цаг мөчтөө энэ орон зайд энэ нөхцөл байдалтай тухайн үеийг авч чадсан, шүүрч чадсан тэр нэг зүйлүүд Угаасаа тэгтээ чинь угаасаа зөв штэ. Тэгээд зарим нь цэгцэлж байхгүй бол бүгд нисэдээ үлэн чинь хин ажиллаа хийх үү гэдгээс ахуулаад асуудалтай. Тэгээд ер нь би зүгээр энэ дээр ингээл цэгцлэх нь буруу мөрөө гэж ерөөсөө угаасаа яриаггүй гэдгийг ойлгосон байх. Тэгтээ зүгээр эн чинь хүн өөрөө өөртөө эзэн байх тухай асуудал уг нь яригдаад байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс цэгцлээд би цэгцлэе гэхөө. Тэгээ өөрийгөө мэдрэх үү. Тэ угаасаа хүний хүсэл чинь ингээд өөрт нь битээ ил захирагддаггүй юм шиг надад санагддаг байхгүй. Хүний хүсэхгүй байгаа юмыг ингээд мянга ухуулаад сурталтаад ер нь хүчээр л хийлгэнэ үү гэхээс яг хүслээр нь бол удаан хийлгэж чадахгүй штэ. Яг тэрнтэй адилхан одоо хүн болгон ч өөрийн гэсэн хөвгтэй байгаа. Зарим нь жоохон нисмээр, зарим нь үр дүнгээ харчмаар те барьцтай юм хиймээр байна. Угаасаа ингэж алгалж ийж эн чинь ингээ гойс сав дүүрэн штэ. Тэгэхгүй ингээд хит нэг тийшээ өрөөсгөл болчих юм бол тэр чинь айгу угаасаа буруу одоо нэг арга бэлэг тэнцэж байгаа юм тийм байхгүй. Тэгэнгүүт өөрөө өөртөө эзэн хүн болвол хэдий ингээл намайг одоо цэгцэл гээд нүдчихсэн ч ихсэн нөгөө хайгаад байгаа юм олоогүй гэдгийг мэдж байгаа болохоор хайж явах хэрэгтэй ч юм уу. Эсвэл хайгаад ингээд бүгд таньгаа хайж байхад хүүшээ манайхаа одоо зогсё те одоо жоохон үйлдэлтэй уяа л та гэд тийм дуу хоолой гаргаж явах ёстой. Тэгэд эн чинь л одоо нөгөө өөрөө өөртөө эзэн байх буюу энэ цаг үед хүмүүсийн айгүй чухал ойлгох ёстой ойлголцыг надад санагддаг болоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд зарим нь яг номны үгээр хүний үгээр ингээд яваад байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгээ өөрийнх нь бодол нь хаана байгаа, өөрөө яг хаана байгаа, юугаа хайгаад байгаа, одоо юу хийх ёстой юм мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ хүнээс асууад идэг. Тэр чинь хүн өмнөөс нь хэлж өгөхгүй л байна шүү дээ. Тийм. Яг өөрөө л мэдэх ёстой. Тэгээ тухайн үний яг тухайн цаг хугацаанд нь таарсан ёстой л нөгөө тухайн цаг хугацаа орон зайндаа уйлгадна гэдэл яриад байсан шүү дээ. Тэр чинь яг тухайн цаг хугацаандаа л тухайн хүндээ тохирсон нь юу вэ гэхээс биш зэгцлэх нь буруу юм а гэвэл утгагүй. Тэгээ алсрах нь буруу юм а гэвэл бас утгагүй байхгүй. Яг тэрийг л гоё мэдрэхийн тулд энэ чинь өөрөө өөртөө эзэн байх нь эзэн ирэх мэрх гэл ингээл зөндөө ойлголтууд бууцныхын цаана уг нь ийм утга байсныг би яг ингээ уншихаар тухайн хүнийхээр уншаад байгаа. Тэгээ буурал орж ирээд ингээд өөрийнхоороо тэнж ингэж бодож жоод ойлгохоор арай л тэг нэг бодлын адилхан юм шиг хэрнээ арай юм өөртөө ойлгомжтойгоор ойлгож аваад байгаа байхгүй юу. Тэр эн чинь бас би бас өөрийгөө нэг олж байгаа л хэлбэр л ах л та нэг арга барилаа олж байгаа ч юм уу. Тэгэхэд одоо бусд хүмүүс маань яах вэ гэж ахихаа оронд уг нь ингээл өөрийгөө сайхан сонсч ивэл те тухайн цаг хугацаанд одоо гэрлээ юм уу амраа юу гэж хэлж байгаа нь хамаагүй чи цэгцлэх ёстой юм уу чи цэгцэлмээр байгаа юм уу чи эсвэл жоохон нисэх хэрэгтэй байгаа юм уу тэ хайрцагнаасаа гарах ёстой юм уу гэдгээ тооцоолон бодох энэ чадварыг ч л уг нь одоо оюуны потенциал гэх юм байна л гэж одоо яг тэ үг дээдсээс бид нар яг энийг сураад тэд нар чи энийг чаддаг байсан учраас тухайн цаг хугацаанд дандаа зөв шийдвэрүүдийг гэхдээ яг 100% зөв байгаагүй л ээж таараа те угаасаа 40% таа ч юм уу магадгүй зарим нэг хүмүүс хохироосон л байгаа шүү дээ. Зарим нэг тухайн цаг хугацаанд шал өөр цаг хугацааны юм шиг хүмүүсээ шууд барьж аваад тэ булхаа гэж нэрлэлсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр булхаанууд чи одоогийн цаг хугацаанд бол хамгийн амжилттай байж мэдхэр хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд цаг хугацаанда төрсэн хүмүүс гэж байна. Цаг хугацаанаас арай жоохон өөр гажаад төрсэн хүмүүс гэж байдсан юм шиг одоо манай буурал дандаа цаг хугацааны талаар иймэрхүү юм яриад байдаг болохоор сүүлийн үед эн чинь ингээд би бол цаг хугацааны тухай бодмооргүй байхгүй. Тэр чинь надад амар ахтэн шүү дээ. Тэр чи одоо юу гэсэн ч үгүй юу ч байдгийг яг гарт баригдгүү нүдэнд харагдгүү онготоо яа гэж яах чи юу энэ цаг хугацаа гэдэг тэгэнгүүт яг үнэндээ эний чи уг нь ингэж хэрэглэх гээд ийм
ойлгуулах гад жоохон бэлэгдүүлээд ингээд дагуулад явж исэн юм шиг болоо явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхан тэгээд би бол амрыг нэг амар няцаагүй байх гэж бодож байна тий. Тэгж бодохгүй байна. Ерөөсөө тэгээгүй тий. Жоохон хошуугаа унжилцгаар найлаа. Хошуугаа унжилцгаар. Тэгээс энэ зузаан оруулалтай. За тэгээд 55 минут болсон байна. Хоёлаа энэ бичлэгээ дуусгая. Юу. Нэг зүйлийг асуугаад энэ сонсож байгаа хүмүүстээ зөв хандаж хэлэхэд нэг өнөөдөр яг энэ удаагийн дугаараараа болохоор одоо нэг миний дугаар юм шиг тий амар юм ярьж байна. Алтан судрын талаар яг өөрийнхөө ойлгосон зүйлээ гэрлээтэйгээ хамт харилцаад нэг тийм яриа өрнүүлэхийг хүссэн. Хоёрт нь болохоор алтан судартай холбоотойгоор ойлгосон зүйлээ одоо сэтгэл зүйтэй холбоод бас буулгасан зүйлээ та бүхэндээ хуваалцахыг хүссэн шүү. Тэгээд мөн хэрвээ үүнийг сонсож байгаа хүмүүс дундаас алтан судрыг уншсан хүн байх юм бол доор бас коммент секцээр өөрхөн сэтгэлдээ үлдээгээрэй гэж хүсье. Тийм, угаасаа маш олон өөр өнцгүүд гарч ирнэ. Тэгээд би коммент бүгдийг нь уншдээ шүү. Манайх амар хөрхөн коммент ичдэг юм дөө. За тэгээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Баяртай.